Цахиагийн элбэгдэрч сандарсандаа юу ч хийхээс буцахгүй болжээ. Хийсэн үйлийнхээ өрийг эдэж эхэлж байгаа хэрэг шүү дээ. Юу тарина түүнийгээ хураана гэж. Тэрээр ерөнхийлөгч Баттулгыг хулгайч хэмээн нэрлээд надаас холцсноос хойш Баттулга буруутаж эхэлсэн гэв. Хожруулагч хэмээх албан ёсны нэртэй болсон далан худалч элбэгдэрч ингэж уурлаж бухимдаж байгааг харуул ерөнхийлөгч Баттулга болоод ерөнхий сайд хөрсөх спикер Зандан Шатарнаар маш зөв зам дээр зогсож байгаа юм байна. Манан бүлэглэл болоод тэдний хөлсний бичээчнэр хэдий чинээ уурсан бухимдаж хэдий чинээ бохир хар мэдээ цацнам шудраг ёсны төлөө тэмцэгчд төдий чинээ зөв зүйтэй зам дээр зогсож байгаа нь батлагдаж байна гэсэн үг. Тэдэнд хэдий ч инээ муу муухай байна. Тэр хэрээр ард түмэн эх оронд минь ашигтай тустай зүйл болж байна гэсэн үг л дээ. Ер нь элбэгдэрч яагаад хаанаас гарч ирээд ийхүү тарих угаах гэж оролдоод эхэлвэ. Ердөө цагаан сарын өмнөхөн буюу 2 дугаар сарын 2-ны өдөр манан бүлэглэлийн удирдагчид Сөүл хотын Коёк цочид буудалд цугларч цаашаад яхаа ярилцжээ. Манангийн сүүлчийн баг нь Мэя Данжаад нь онхолтон унсан тул одоо тэднийг хамгаалж байдаг прокурор шүүх авилгатай тэмцэх газрын удирдлагууд бүгд солигдох тул тэдэнд одоо шийдсэн мэхээ хийгээд өгөхөөсөөр арга байхгүй болсон. Ийм ч учраас тэд нар Сөүлд ажлын төлөвлөгөөгөө хэлцэж аваад арга буюу ам хэлтэйгээр элбэгдэржийг олонний өмнө гарах нь зөвөө хэмээн үдсэн бололтой. Болж игэл Баттулгыг муухай харагдуулах болохгүй бол ядаж цөөгөн ч гэсэн хэл мэдээллийн хэрэгслийн бодлогыг түүний эсрэг хандуулахыг оролдохоос өөр арга мэх олдсонгүй. Ер нь бол манангийн гэмт хэрэгтнүүд аргаа барж алигаа алдаж байна гэсэн үг л дээ. Тэр доорх комментуудыг нь хараарай. Монгол орон даяараа элбэгдэржийг үзэн ядаж хараан зөвхөж байна билээ. Эдний эцсийн буудал нь ердөө шорон. Тиймээс одоо юу ч голоод нэмэргүй яаж сэмбэгнээ тус болохгүй тул нүрээ ширлэж байгаад сүрэлж олдсон зуураа тэс хэрэгтэй шүү дээ. Ингээд элбэгдэрж арга буюу олонний өмнө гарч Монголын бүх ард түмнээс 2 удаагийн санал хураалтаар ямар ч маргаангүй сонгогдсон хууль ёсны ерөнхийлөгч рүү дайрч хэллээ. Цааш нь олон юм яриа тэрэггүй үз. Элбэгдэрч хэдий ч нэ олонний өмнө гарч ирнэ тэр хэрээрээ тэдний унаж мөх цаг ойртож байна гэсэн үг. Өнөөдрийн төрийн 3 өндөрлөг зөв зам дээр зогсож байгаа юм байна. Тийм ч учраас манан бүлэглэл өмдөндөө шээс алдаж байгаа юм байна. Төгсгөлд нь хэлэхэд Халтмаагийн Баттулга одоо хулгайч байна уу, дээрэмчин байна уу? Ёстой өнгөрсөн. Монголын бүх ард түмний 2 ч удаагийн санал хураалтын дагуу хууль ёсоор сонгогдсон ерөнхийлөгч. Хулгайч байлаа гэхэд Монголынхаа төлөө цохилох зүрх нь ядаж 51% байвал өнөөдөндөө болоод явчихж байгаа юм а. Элбэгдэржөө хожгруулагчаа. Цаг чинь ирчгээд байна шүү. Оймсоо бэлдэж суусан чинь өрзийтэй. Өөртөө байгаагүй сэтгэлийг бусдаас гордох хэрэггүй. Оймсоо бэлд ядаж айтайхан оймс голцолзуулахыг бодоорой доо. Бидний хувьд алгаа хорслол таш болно. Амлцгий.